Зарим хүмүүс дарангуйлагч, хүчрхэг удирдагчдад дуртай байдаг. Зарим хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлоос буцаж бусдыг даган дуурайхыг илүүд үздэг. Гэтэл хүмүүс эрх чөлөөтэй байхыг хүсдэг хэрнээ яагаад өөрийн гараар эрх чөлөөгөө хязгаарлана вэ? Энэ асуултыг гүнзгий судалсан эрдэмтэн бол философи, сэтгэл судлаач Эрик Фром юм. Эрик Фром 1900 оны 3 сарын 23-ны энэ өдөр Германы Франкфурт хотод төрсөн юм. Тэрээр еврей гаралтай гэр бүлд өссөн бөгөөд багасаа л хүний амьдрал утга учир, ёс суртахуун, шашны тухайн асуудлыг сонирхдог байв. Тэрээр социолог, философи, дараа нь психо анализыг судалсан бөгөөд хожим нь Франкфуртын сургуулийн сэтгэгчдийн нэг болж хүмүүнлэг, нийгэм, философи, сэтгэл судлалын салбарыг дамнасан гармгаа эрдэмтэн судлаач болжээ. Дэлхийн 1-р дайны дараа Германы нийгэм маш докторгүй, айдас, ядуурл, улс төрийн хямралд автсан байв. 1930-аад оноос энэ асуудал улам хүндэрч Германд нацизм хүчээ авч олон сэхэтэн судлаачид их орноосоо дүүргэх шаардлагатай болжээ. Эрик Фромч тэднээс ялгарх зүйлгүй их орноо орхиж Швейцар, дараа нь Америкийн нэгдсэн улсад амьдарсан байна. Хожим нь энэ үйл явдал Эрик Фромын философи, сэтгэл судлалын үзэл санаанд гүнзгий нөлөөлсөн байдаг. Энэ үед Эрик Фромын анхаарлыг нэг асуулт татаж байлаа. Яагаад хүмүүс өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалахын оронд дарангуйллыг дэмждэг вэ? Фромын үзэж байгаагаар хүн бол зөвхөн биологийн амьтан биш. Хүн бол утга учир хайж, утга учирыг бүтээж явдаг амьтан. Хүмүүс ганцаардал, айдас, утга учиргүй мэдрэмжээс зүгтаахийн эрхэнд заримдаа өөрсдийн эрх чөлөөг хүртэл золиослж чаддаг. Өөрөөр хэлбэл эрх чөлөө ихсэх тусам хариуцлага нэмэгддэг. Бид нар эрх чөлөөтэй байна гэдгийг ойлгохдоо аз жаргалтай, эрх дураараа байхыг ойлгодог. Гэтэл эрх чөлөөтэй байна гэдэг нь чөлөөт сонголт хийх, өөрийнхөө амьдралын эзэн байхыг биднээс шаарддаг. Хариуцлага нэмэгдэх тусам биднэрт айдас нэмэгдэж, энэ айдсыг үгүй хийх арга зам бол эрх чөлөөнөөсөө татгалзах явдал байдаг. Ийм учраас хүмүүс хүчтэй удирдагчийг дагах, олонхын дунд өөрийгөө уусгаж нийтийн санаа бодлыг дагах, эсвэл альва нэг системийн нэгэн хэсэг болохыг сонгодог байна. Фром олон нөлөө бүхий ном бичсэн байдаг. 1941 онд бичигдсэн Escape from Freedom буюу эрх чөлөөнөөс дайжих уу гэдэг бүтээл нь бидний дөнгөж саяхан ярьсан энэ санааг илэрхийлсэн байдаг. Эрх чөлөөнөөс айх, бүх нийтийн санаа бодол ямагт зөв байдаггүй, хуурмаг зүйлсээр дүүрэн байдгийг уг номдоо дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. 1956 онд бичсэн The Art of Loving буюу хайрлах урлаг зохиол нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Хайр бол зүгээр нэг мэдрэмж биш, харин сурах ёстой урлаг гэж тайлбарласан байдаг. 1976 онд To Have or To Be гэдэг зохиолоо бичсэн бөгөөд уг зохиолдоо орчин үеийн нийгэмд эд хөрөнгөний араас хөөцөлдөж байгаа хүний амьдралын дунд аз жаргалтай байх, хүн байх гэдэг үйл явц алдагдаж байгаа тухай бичсэн байдаг. Түүний олон бүтээл нь дэлхийн өнцөг булан бүрт одоо ч уншигдсаар байгаа билээ. Түүний хайрлах урлаг гэдэг ном нь Монгол улсад хамгийн их танигдсан хүмүүсийн хүртэл болсон зохиол билээ. Хайрлах урлаг Эрик Фромын хайрын тухай үзэл санаа. Фром хайр гэдгийг маш өөрөөр тайлбарсан юм. Түүний хэлснээр хайр бол зүгээр сэтгэл хөдлөл биш. Хүмүүс хайрлагдахыг, хаана нэгтээ харьяалагдахыг хүсдэг боловч хизээч хайрлахад суралцдаггүй гэж тэрээр үзжээ. Хайр гэдэг бол мэдээжийн хүүхэд ахуй цагаасаа эцэг эхээсээ эргэн тойрны орчноос суралцсан энгийн зүйл мэт боловч бидний анзаараагүй хайрын маш олон талыг Эрик Фром дэлгэн харуулсан байдаг. Бид нар бусдаар хайрлуулахын тулд гоо үзэсгэлэнтэй, нэр хүндтэй, эд баялагтай байх хэрэгтэй гэж боддог боловч хайр нь өөрөө хүний оршихуйг цаг ямагт дагаж явж байдаг ганцаардлыг даван туулах, гол хэрэгсэл, гол хариулт болохыг анзаардаггүй орхисон байдаг. Фром үүнийг анзаарч хайр гэдэг бол бидний ганцаардлын эсрэг хийх хамгийн эрүүл бөгөөд зөв хариулт юм. Ийм учраас үүнийг хөгжүүлэх ёстой гэж үзжээ. Фромынхоор хайр 4 зүйл дээр тулгуурладаг гэж тэрээр үзжээ. Халамж, хариуцлага, хүндлэл, мэдлэг. Бүх хүн мэддэг юм шиг боловч ихэнх хүмүүс хайрыг бусдын нүмер нөөлөгт байх, эсвэл тухайн хүнийг өөрийн иргэшилтэд байлгахыг хайр гэж ойлгодог. Үүнийг Эрик Фром зөвшөөрөөгүй бөгөөд
хайр дурлал биш, харин симбиоз буюу эзэн шимэгчийн харилцаантай төстэй харилцаа гэж тодорхойлжээ. Энэ нь нэг бол садист буюу бусдыг өөрөөр хэрэгшээлтэй байлгах гэсэн, нөгөө талдаа бусдын хэрэгшээлд байх гэсэн мазохист харилцаар бол шилждэг гэж үзжээ. Зарим хүмүүс хайртай хүнээ өсөж хөгжих орон зайг нь хаан боож өөрийнхөө хэрэгшээлд байлгахыг л хүсдэг. Хайрлна гэдэг нь гүн гүнзгий ойлголцлоос гадна нэгнийхээ бие даасан байдалд халтахгүй байхыг илэрхийлдэг. Энгийнээр бол хайр бол хамтдаа байх ганцаардах чадвар хоёрын нэгдлээс бий болдог гэж тэрээр үзжээ. From хайр дурлалын харилцааг тайлбарлахдаа цэцэг тарихаар жишээ авсан байд. Хин нэгэн цэцэг тарих дуртай гэж хэлчихээд тогтмол услаж арчлахгүй, санаа тавихгүй байвал бид хэрхэн түүнийг цэцгэн дуртай болохыг нотлох вүлээ. Бид цэцгийг халамжлаж, хариуцлага хүлээх боловч цэцэг хэрхэн ургах нь миний хэрэгшээлд бус. Би цэцгийг хэрхэн арчилж, халамжилж, хариуцлага хүлээж түүнийг яаж арчлахаа мэддэг байхаас л зөвхөн шалтгаалдаг. Цэцэг сайхан ургаж байгааг харах нь бидний сэтгэлийг баясгадаг. Энэ санаагаа тэрээр улам лавшруулж нэг хүнийг хайрлна гэдэг нь биднийг бүхэл хүн төрлөختнийг хайрлахад сургадаг гэж тэрээр үзжээ.